Дэвшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс дэвшүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа. За Монголын үндэсний олон нийтийн яраадтай хамтран мэдэх хэрэг цуврал подкастыг бол одоо эхлүүлээд та бүхэнд төлөвлөхөд бэлэн болж байна. За бидний энэ удаагийн дугаарт өнөр үйл төвийн одоо ерөнхий захирал үйлчлэгийн гавьяат ажилтан Алзуу Чимэг оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За өнөөдрийн бидний одоо Алзуу Чимэг захиралтай ярилцах гол сэдэв бол Монгол улс дахь хүүхдийн одоо эрхийн асуудал. Тэр тусмаа одоо хүүхдийн асрамж халамжийн төвд байгаа хүүхдүүдийн эрхийн асуудал, тэдгээрийн одоо эрхийг хэрхэн хамгаалах ёстой. Өнөөдөр одоо ямар түвшинд бид хүүхдийн эрхийг хамгаалж чадж байна. За хууль эрхцэн хүрээнд одоо үнэхээр хамгаалалт бүрдэж чадсан уу? Хооштой бид юу хийх вэ гэсэн ийм одоо ерөнхий сэдвийн дор болон за мөн наривчсан ийм сэдвийн дор тодорхой хугацаанд ярилцах гэж байна. За ингээд эхний асуултыг бол Алзуу Чимэг захирлаас асууя. За Монгол улсын одоо хамгийн анхны ууган асрамжийн газар бол өнөр үйл төв тийм ээ. За өнөр үйл төвийн одоо захирлаар ирэх үеийн одоо энэ сэтгэлийг бас асууж өнөөдөр ярилцлага эхлэе гэж бодож байна. За таныг ирэхэд энэ төвийн одоо нөхцөл байдал ямар вэ? Анх ирэхэд ямар сэтгэлтэй байв? За өнгөрсөн жил одоо ойгоо тэмдэглэсэн энэ хүртэлх хугацаа, өнөөдрийн хүртэлх хугацаанд бас хийж хэрэгжүүлсэн ажил гэдгээ танилцуулаад эхлүүл их баяртай байна. За баярлалаа. Их сайхан асуулт байна. За тэгэхээр би 2016 оны 9-р сарын 22-нд анх өнөр үйл хэмээх их айлын босыг алхаж орж одоо ерөнхий захирлын ажлаа хүлээж авч ирсэн. За тэгээд энэ тэр өдөр бол миний одоо амьдралд одоо маш их түүхэн, үнэхээр түүхэн мартагдчихгүй тийм өдөр гэж би бодож авдаг. Нэг талдаа би их олон хүүхдүүдийн ээж болж байгаагаар их бахархаж те их сайхан одоо мэдрэмжийг авч ирсэн боловч энэ олон хүүхдүүдийн амьдрах орчин ямар байгааг хараа те бас сэтгэл бас эмзэглэхээр юмнууд их байсан. Тэгээд би яг тэр өдрөөс эхлээд би шүн бодож хонсон. Би энэ хүүхдүүдийг сайн болгох ёстой байна. Би Монгол улсын сайн иргэн болгож төлөвшүүлэх, сайн ээж аав болгох энэ ажлыг би хийх ёстой байна. Тэгэхээр би юунаас гараагаа эхлэх ёстой вэ гэж анхаарч байсан. Тэгээд хүүхд гэдэг чинь өөрөө гэгээлэг сайхан ертөнцид амьдрах ёстой, гэрэл гэгээтэй байх ёстой. За тэгээд миний хамгийн түрүүнд хийх ёстой бодсон ажил бол за би энийг сайн хүүхд болохын тулд би орчныг эхлээд өөрчлөх ёстой байна гэж. Тэгээд маргаашаас нь эхлээд би хамт олонтойгоо хурлаа хийгээд за бид өнөөдрөөс эхлээд би та нарт имэйл зарчмыг тавь. 3 сарын хугацаанд бүгдээрээ яста зогсоод яваа ажиллая. Тэгээд эхлээд бүгдээрээ хүүхдэд орчныг гоё болох гээд үзье. Тэгээд дараа нь бид нар дараа дараагийн ажил руу орно гэд ингээд эхэлжсэн. Тэгээд тэр үеэс одоо өнөөдөр хүртэл бид нар 9 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бид бас зарчим зорилгоо нийлээдгүй хувийг биелүүлсэн. Хүүхдүүдэд бид нар нийтээр ингээд галтгоонд ороод хоолоо иддэг, жагсаж буугаал хоолоо иддэг. Хүний гараад одоо тийм нэгсэндээ тоогч нархаа хийсэн хоолыг иддэг байлаа. Тэгэхээр би бол одоо 10-аас дээш настай хүүхдүүд тэнд ингээд амьдралж байгаа байхгүй. Манайх ч 2 төвтөлдөө 0-аас 2 хүртэлх 2-оос 10 хүртэлх насны хүүхдүүд арай өөр орчинд амьдруулдаг. 10-аас одоо 20 хүртэлх насны хүүхдүүд маань бас нэг арай өөр орчинд амьдарч байна. Тэгээд намайг ирж явах үед бол бага насны хүүхдүүд нэг 6 нас хүртлээр цэцэрлэгийн байрандаа байгаад 6 настайгаас ирдэг байлаа л да. Тэгээд би ер нь бол 6 нас гэдэг бол дэндүү болчир байна. Тэгэхээр 10 нас хүртлээр те багаангаа төгсөөд одоо дараагийн байрлалгаа шилждэг энэ өөрчлөлтийг хийж эхэлсэн хүүхдүүдийг өөрийн гэсэн орчныг бий болгоё. Гэртээ юм шиг те одоо ингээд өөрийн гараар хоол ичдэг энэ одоо орчныг бүрдүүлье. Гэр бүлтэй дүүцгүүч орчин бүрдүүлэхийг зорж одоо хүмүүс 3 сарын эхний нэг одоо 3 сар хийсэн ажлаа тайлгнадаг бол би 60 хоногийн дотор би ямарсан тодорхой хэмжээтэй өөрчлөлтийг хийгээд хэрвээ энэ маань болж байвал бид одоо дараагийн цанхуучлалтыг хурцлалтыг ингээл ажлаа эхэлж байлаа. Тэг ямар ч гэсэн хүүхдүүд маань өнөөдөр өөрийн гэсэн гарын хоолоо хийгээд иддэг, таваараа нэг айл болцсон. За тэгээ галтгоо тэр айлд одоо байх хэвээр бүхэл одоо тэр орчныг бүрдүүлэхийг зорж ажиллаад өнөөдөр ингээд тодорхой одоо зорилгоо биелүүлсэн гэж бодож байна. За маш сайхан мэдээ байна те зорилготой хүрсэн байна. Энэ цөөн жил гэж бас үзэж болно л доо. Ялангуяа хүүхдийн эрх хамгаалал, өмчийн ядуусаад идэх асуудал бол одоо Монголын нууц төвчөн дээр хүртэл Чингис хааны үеэс бид нар ингэж улбайлж өмчийн ядуусаад идэх ёстой гэдээ ингээд ирсэн төрлийн бодлоготой тийм ээ. За энэ хугацаанд ууган байгууллагыг удирдаад ингээд хүүхдийнхээ эрхийн хамгаалалт талаар цөөнгүй ажил хийж тэрийг танилцуулсан танд баярлалаа. За өнөөдөр өнөр бүл төв дээр маань хэдэн хүүхэд байгаа вэ? Одоо та түрүү хэллээ шүү дээ. Ингээд
насныхаа ангиллаар хоёр өөр одоо газар байдаг. Энэ нь яагаад хоёр өөр байдаг вэ гэдэг бас ялгааг бас сонсогчдод бас тайлбарлаж. За манайх яг өнөөдрийн байдлаар 156 хүүхэдтэй байгаа. За үүнээс 73 хүү, 83 охинтой ингээд үйл ажил маань явагдаж байна. За үүнээс бага насны хүүхдийн төв гэдэг нь одоо яг нөгөө цэцэрлэгийн байр байдаг да. Цэцэрлэгийн зохион байгуулалт одоо манай улсын цэцэрлэгүүдийн барилга байгууламж шүү дээ. Яг тийм барилга байгууламжийн зохион байгуулалттай ийм цэцэрлэг байдаг. Баянзүрт үргийн нэг дээр хооронд байрладаг. Тэнд маань 62 хүүхэд, үлцэн хүүхдүүд нь одоо том ахлах насны, өсвөр насны хүүхдүүдийн амьдрахдаг төвдөө амьдарч байгаа. За яагаад бид энэ хоёр байрыг ингээд салж байна гэхээр нөгөө 0-2-оос 10 хүртэлх насны хүүхдүүд маань бие даах чадвар багтай яг л нөгөө хүний гар харж ингэж байдаг учраас бид нар аль болохоор хүүхдүүдээ нөгөө асралт хийж одоо яг нөгөө цэцэрлэгийн багш хүүхдээ яаж харж ханддаггүй яг л тэр зохион байгуулалтаар ажиллаа гэдэг байхгүй юу. 10-аас дээш настай хүүхдүүд болохоор яг нөгөө бие даагаад өөрөө хоолой игээд эхлэн өөрөө бүх юмдаа оролцоод эхлэн нөгөө бие даах одоо хөтөлбөртэй хамрагдаад эхэлдэг учраас арай жоохон юм заг ялгаатаар үйл ажиллагаа явуулдаг. Бид өмнө нас уулзж байсан. Эрүүл суурь цэцэрлэгийн үндэсний ажиллагааны хүрээнд бол яг хямралт шинжилгээ хийх ёстой байгууллагууд, хамгаалах ёстой эрхийн одоо хамгаалж явах ёстой хүн хүүхдүүд бол яг өнөр хөл төвдөд бас байгаа. За тантай уулзж байхад та нэг зүйлийг хэлж ийсэн. Миний сэтгэлд тод үлдсэн байдаг. Энэ болохоор өнөр бүл төв цаашаа өнөр битгий болоосоо гэж хэлж ийсэн. Тэгээ энийг та нэг тайлбарлаад бас сонсогч түрүүндээ бас өөрийнхөө тэр бодлоо хуваалцжээ гэж одоо хүсэж байна. За өнгөрсөн жил манайх түүхт 50 жил яваад тэмдэглэсэн. За тэгээд хүмүүс явахтаас ингээл танах одоо ирээдүйн дараагийн зорилго юу вэ гэдэг, танаа алсын хараа юу гэдэг юм. Тэгэхээр миний одоо бодож байгаа бодлого бол хүүхэд гэр бүлтэй ач харгалтай байдаг. Хүүхэд ээж аавтайгаа байхтай ач харгалтай байдаг тийм ээ. Бид хэдийгээр одоо хүүхдийг эртнөлөөс хамгаалаад ингээд усын амьсрамжинд ингээд авч хамгаалж байгаа боловч бид ээжийн тэрвэрлэлт тэр аавын өмсөлтийг бид орлож чадахгүй. Хизээч орлож чадахгүй. Тийм учраас хүүхэд гэр бүлтэй байгаасаа. Хүүхдүүд маань гэр бүлтэй ээж аавынхаа хайр халамжинд өсөж төрнөөсөө гэдэг юм одоо өсөл тэмүүлэл бол биднэрт байдаг. Бид одоо өдөр тутмын амьдрал дээр тийм л нялх хүүхдүүдийг хараад сэтгэл хөвдөлтөө. Тэгэхээр ээж аваа санд битгэрдэг. Тэгэхээр ер нь бол цаашдаа бид хууль эрх зүйн бодлогоороо за мөн одоо оршин сэргийлэхтэй тэр одоо ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Гол хэлэхэд байгаа нь юу нөхөр ерөөсөө хүүхэд гэр бүлтэй байх ёстой гэдэг үгнээс асрамж халамжийн төвдөд ирж байгаа хүүхдийн тоо эрс буурах ёстой. Ирээдүйд өнөр үл гэдэг ийм асрамжийн газар. Бусад одоо өнөөдөр Монгол улсад 20 гаруй асрамжийн газар байна л да. Энэ асрамжийн газруудад ирэх хүүхдийн тоо буурах ёстой. Энэ зам хаагдах ёстой гэдгийг би хэлээд байгаа. Яг бол бид түр хэлээ те ээжийн үнсэлт аавын одоо тэрвэрлэл тэр хайр халамжийг хизээч бид нар гүйцэж чадахгүй учраас тэр хүүхэд гэр бүлтэй л ажралтай байх тэгэл нөхцөлийг бид нар бүрдүүлж ажиллах ёстой. Ер нь хаана. За энэ маш чухал үнцэг байна те. Хүүхдийн одоо тэр эцэг эхээс авах нарийн нандин мэдрэмж хайр халамжийг ямар ч одоо сайхан төрийн үйлчилгээ байгаад нөхөж орлуулах боломжгүй маа гэдгийг бол та хэлж штэ. Их чухал санаа. Энийг бол ер нь яг энэ чиглэлээр төрийн бодлого байгаа юу бид нарт. За өнөөдрийн одоо хууль эрх зүйн орчин хүүхдийн хамгаалалт дээр та бүхэн үйл ажиллагаагаа явуулахад болж байгаа юу? Сүүрд одоо өөрчлөлт орсон хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн өөрчлөлтүүдийн талаар танд ямар санал байдаг вэ? За яг нь ер нь бол манай Монгол улсад бол хууль эрх зүйн актууд маш ихээр гардаг тийм ээ. Үнэхээр одоо яг энэ хүүхдийн эрхийг хамгаалах олон төрлийн хуулиуд байна тийм ээ. Хамгийн гол нь манай үндсэн хууль тийм ээ. Үндсэн хуулинд байж байна. За тэгээд хүүхд хамгааллын тухай хууль байж байна. Хүүхдийн эрхийн тухай хууль байж байна. Гэр бүлийн тухай хууль байж байна гэл бусад ер нь их л олон одоо хууль эрх зүйн актуудад хүүхдийн эрхийг хамгаалахаар ингээд заасан байгаа. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд эцэгийнхээ хайр халамжинд өсөж төрөх ёстой. Эцэг их гэдэг бол хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэтэл сүүлийн үед одоо энэ ирж байгаа хүүхдүүд одоо асрамжийн газар уг нь бол үнэхээр одоо эцэг их нас урцсан тийм ээ. Аль нэг нь одоо өвчтөө. Нэг бол хоёлоо одоо хүүхдээ асарч чадахгүй өвчтөө байх ч гэдэг юм уу. Нэг бол яалчгүй одоо хуулиар эрх нь хязгаарлагдсан тийм гэмт хэрэг холбогдсон ийм одоо хүний хүүхдийг уг нь харж явах хэрэгтэй байтал сүүлийн үед манад одоо ирж байгаа хүүхдүүдийн бараг дийлэнх хувь дандаа ээжтэй автаа байгаад байна. За ээж аавуудын одоо асуудал нь юундаа яагаад хүүхдээ асарч чадахгүй нэхэр нөгөө л архины хамаарал гэр бүлээс салалт амьдралын чанар доошлцсон гэдэг ийм одоо үнцэг харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний одоо цаашдаа хийх ажил бол энэ ямар нэгэн байдлаар энэ эцэгхийн үүрэг хариуцлагыг маш сайн чангадахмаар байна. За гэр бүлийн тухай ойлонд байдаг л да. Хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ эцэг эхийг
эцэг эрх байх эрхийг хасъя. Хязгаарлая гэдэг. Гэтэл энэ одоо санкцууд тийм ээ. Энэ хариуцлагын одоо механизм бол тэр эцэгчүүд үйлчлэл болчихжээ. Би хуулиар хүлээсэн үүрэгтэй гэх юм бол би хүүхдийн хүлээсэн үүргийг биелүүлэхийг зорж байгаа ээж хүн. Гэтэл манай одоо зарим одоо хүүхдээ асрамжинд өгöd байгаа ээж аав нар энэ үүрэг гэдэг зүйлийн талаар юус ойлголтгүй болчихжээ. Яагаад энэ хүүхдэд тэгвэл үргээ биелүүлдэг ээж бол яагаад хүүхдээ хайхрахгүй байгаа даа? Яагаад энэ хүүхдээ үл хайхраад байгаа? Яагаад эрсдэл нөхцөлд оруулав? Тэгэхээр энийг бид бодлогоор өшөөбөр одоо энэ тэр их үүргийг хасна гэхээсээ илүү чангажуулах, хариуцлагажуулах, тэр эцэг эхийг одоо ажилдаа орлоготой болгох, эрүүлжүүлэх тийм ээ. Тэр одоо архины хамаарлаас нь гаргах. За дахиад дээрэс нь ажил орлоготой болгох. Энэ ажлыг л яралтал хийнээр байна. За энэ бол эдийн засаг нийгэм гэдэг ингээд ярихаар одоо гарцаахгүй хөндөгдөж байгаа сэдв те. Нийгмийн ажилгүйдэл байна. За нийт түвшний одоо хүн амын бидний одоо олж байгаа орлого, манай улсын одоо дотоодын бүтээгдэхүүн гэдэг олон зүйлтэй холбогдож байгаа. Таны одоо хэлж байгаагаас дүгнэхэд бол өсөөд байна гэдэг нь бол харамсалтай байна тийм ээ. Эцэг ихтэй байж хүүхдээ одоо эцэг их нь асрамжийн төв төрөгээд байгаа нь өөрөө их асуудал. Тэгэхээр бид нар энэ дээр бас тодорхой арга хэмжээ авах. Эцэг ихтэй хүүхдүүд төр бол хамт байх төр бодлогыг бол хэрэгжүүлэх энэ хөлөрөгцсөн орчин бол бас шаардлагатай байгаа юм ба шүү дээ. Ялангуяа одоо энэ гэр бүлийн тухай хуулийн өөрчлөлт орж байгаа энэ үед бол бид хамтраад энэ чиглэлээр саналаа өгөөд шийдвэрлэх нь зүйтэй. Танаа дээрээс бол маш тодорхой санал гарах юм байна гэж би ойлголоо тий. За ер нь ингээд сүүлийн жилүүдэд энэ төр хөлийн эмгэг гэдэг нэг асуудал яригддаг тий. Энийг та бас сайн ярьж тайлбарладаг. Та энэ талаараа бид нарт бас мэдээлэл өгөөч. За төрхүүлийн эмгэг гэдэг ер нь одоо сая биеллээ шүү дээ, хүүхдээ эрсдэл нөхцөлд оруулаад байна тийм ээ. Үл хайрах хэлбэрийн хүчирхэл гэдэг нь ч хүүхдийг ерөөсөө төрхүүлийн эмгэг рүү шилжүүлж байгаа. Хүүхдийг нэг хэлдэг дээ 8 нас хүртэл нөгөө хаан мэд хүндэлж хатан мэдэл тавилаа гэж тийм. Гэтэл бага насандаа нөгөө эцэгхийн хайр халамжаа үзэж чадахгүй хоолт ижилгийн дутагдaltaа болцсон тэр байтга ихийн хөвлөд олцсон цагаас эхлээл нөгөө хоолт ижилгийн дутагдалд орж байна. Нөгөө эцэгхийн үл хайхраад байна шүү дээ. Би одоо хүүхдээ олцсон учраас би хүүхдээ маш их одоо хайрлаж хамгаалж ийж би тэр хүүхдийг эрүүл саруул өсгөнө гэдэг тэр ойлголт одоо энэ асрамжийн газар ирж байгаа хүүхдүүд дээр байхгүй болчиход байна. За дээрэс нь нэгээс одоо ингээл төрсэн цагаас нэхлээл эцэг их чинь нөгөө хүүхдээ харж хандж явах хэвээр байнга цаг гаргаж явах хэвээр. Ер нь ингэдэг юм байна л да. Тэр шинжилгээ ухааны одоо эрүүл мэндийн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй бид нар уулзалт хийж хахад ер нь бол хүүхдийн хэн болох нь 1-3 нас хүртэл 5 нас хүртэл нь яг одоо би олд юм байна л да. Тэр тухайн би хүн болох ямар хүн болох тэр суурин тавигдчихэдэг. Гэтэл тэр үед нөгөө чанартай цаг гаргаж чадаагүй ээж аав нарын хүүхдүүд яг юм сэтгцийн толомцоо асуудалтай болж эхэлт юм байна. Нөгөө ээж ахаа хайрлагт гал байдаг тийм нөгөө хайрлагдчих чадаагүй. За нөгөө өсвөр насндаа ирэхээр нөгөө ангийнх нь хүүхдүүд дээлгээд эхэлдэг. Сургуульд одоо 1-р ангид орохоос эхлээл нөгөө хэлний бэрхшээлтэй бол хэлээр нь одоо дарамжилдаг ч гэдэг юм уу. Хичээлээ ойлгохгүй байгахын төлөө ч юм уу. Нэг удаа хэртэй уцтай олцохын төлөө ч юм уу нөгөө гадуурхаал дээлгээд эхэлж байна. За тэгээ хүүхдүүд нөгөө эцэгтэй харилцах их одоо харилцааны олон хэлнүүд байна та. Тэр хэл ойлголж чадахгүйс болол нөгөө төрхөн үлийн эмгэгдэг юмнууд бий болоод ирд юм байна. Тэгэхээр төрхүүлийн эмгэгт орсон хүүхд ямар зан чанартай болов гэхээр нөгөө нийтээр хүлээмжшүүрэгцэн сахилга бат ёс суртахууны зан заншлын болон эрх зүйн хэмжээнүүдийг баримтлахгүйгээр насанд хүрсэн хүн ахан дүүс үе тэнгийнхэн гэж ялгуурлахгүйгээр дургу хэрэгсэн хинтэй ч хамаагүй бүдүүлэг авирлаж хараал хилдэг хэл амаар доромжилж байна үг хэлээр айлган сүрдүүлдэг танхаардаг хүч хэргэлдэг улмаар нөгөө хүч яаж хэрэг архинд орж эхэлж байна тамхинд орж эхэлж байна нөгөө буруу дадал иршлүүдэр уцсан донтож эхэлж байна те нөгөө ганцаарлаа даавн тоолохын тулд уцсанд ингээд донтож эхэлж байна энэ бүхнээсээ эхлээл нөгөө хүүхд чинь нөгөө төрхүүлийн эмгэгтэй болоод эхэлж байгаа. Төрхүүлийн эмгэгтэй болсон хүүхэд бол бас их засаж залруулахад маш их урт хугацаанд орно. Тэр хүүхдийг нийгэмшүүлэх зөв байлгахын тулд мэргэжлийн байгууллага нэлээд урт хугацааны туршид ажиллаж ийж тэгээд тэр хүүхдэд буцаад одоо хэвийн амьдралд орох юм болж байгаа. Тэгэхээр ер нь бол манад ирж байгаа хүүхдүүдийн дийлэх хувь нь яг л ийм шийт тэмдэг илрээд байгаа. Одоо дийлэх хүүхд манай хүүхдүүд гэлтгүү. Одоо энэ ерхий боловсролын сургуулийн хүүхдүүд яагаад биенээ зодоод байна? Яагаад гин архин донтоод лугаад байна? Сая нэг айгүй айхтар судалгаа харлаа шүү дээ тий. 12 хүртэлх насны хүүхдүүд яаж ин амиа орлохыг бодсон байна. Одоо хүссэн байна тий. Оролцсон байна. Бүгд одоо тамхи татж үтсэн байна. Архууж үтсэн байна гэдэг. Энэ юм чинь ингээл яваалаа шүү дээ. Эн чинь л өөрөө нөгөө төрхүүлийн эмгэгүүд нь алидийн илэрцээ яваад байгаа хүүхдүүдийн шин шүү дээ. Тэгэхээр бид өсвөр насны хүүхдүүдтэй одоо тий асрамжийн газар гэлтгүү өсвөр насны хүүхдүүдтэй ээж аав нар
одоо ерөөсөө хүүхдүүдтэй ажиллаач. Нөгөө чанартай цагаа гаргаач. Нэг удаа миний хүү танай ангийнхан дотор дэрлэгт гэж байд юм уу? Миний охин сайн хүн байна уу? Миний хүүг хайрладаг охин байна уу? Гэл ингээл яриалахаар хүүхдүүд чинь ингээл өөрөө аяндаа татагдж орж ирэл нөгөө толгомж байгаа асуудлаа яриад эхэлнэ. Ингээд нөгөө сэтгэл санаагаа ойлголцоод ирэхээр нөгөө эцэг эхч хүүхдүүдийн багш хүүхдүүдийн хооронд үүссэн хамтран ингээл нураал ингээл агуу гой толгомцсон асуудал болгоно эцэг эхтэй яриад байвал хүүхдүүд маань одоо ингээл хэвийн болж өснө л гэсэн үг. Тийм, ерөөсөө хүүхдтэй гарах цагаа нэгдүүлээ тий. Чанартай цаг гаргаж. Яг жинкнээс анхаараач. Тийм. Одоо уцаач гэдэг юм уу те сошиал хэрэглээгээ багасгаач. Тийм. Тэрний хооронд хүүхдтэйгээ ярилцаач. Нэг зөв төлөвөр орчих л доо. Ер нь ингээд манай сонсогч гэсэн бодож байгаа. Өөртөөс бас асуух хэрэгтэй л дээ. Бид энэ хүүхдийг чанартай цаг гаргадаг юм уу? Яг асуудлыг сонсч ийсэн юм уу гэдэг өөргөд бодмоор бас ийм сайхан хариулт байна. За одоо жоохон асуудлаа нэрвчлээд нэг асуулт байна надаа. Монгол улсад ерөнхийдөө нэг 20 байгууллагын 29 хүүхдийн асрам чаламжийн үйл ажиллагаа явуулж байгаа байна. Яг энэ бүх одоо газруудад бид одоо хүрэлцэн очих хэвээр жилд тогтмол очих хэвээр байхгүй хүүхдийн эрхийн хэрэгжилт ямар байна гэж. За Улаанбаатар хотод 24, орон нутагт 5 байгаа юм байна. За эндээс нэг зүйл их анзаарэгдсэн бид энэ Баян Зүрх дүүрэгт маш их хүүхдийн асрам чаламжийн төв байх юм аа. 12 гэдэг. 12 байна. Тийм тал орчим байна. Тэгээд Баян Зүрхийн прокурорын газартай хамтраад эрүүл сүрдэн зэрэг үндэсний ажиллагаа хамтраад хяналт шинжилгээ хийж ажилласан. Өнгөрсөн одоо 1-2 сард. Гэхдээ энэ орчин нөхцөл их өөр байна. Ялангуяа энэ улсын гэж байгаа асрам чаламжийн төвүүд дотроо хүртэл өөр байна. За бусад байдлаар те олон улсын санхүүжилттэй сайн санааны одоо ийм үүднээс хэрэгжүүлж байгаа ч гэдэм гадны одоо энэ сайн санаат хүмүүсийн одоо эдийн засгийн одоо тусламжаар хэрэгжүүлж байгаа байгууллагууд бас байна. Тэгээ ингээд бид нар очиж үзлээ те одоо гачууртад байна, хотын төв тэр офицерт байна. Ингээд Баян Зүрхээ ярих юм бол гэхдээ нөхцөл байдал их өөр байна. Яг тэгэхээр одоо мэдээж айл болгоны амьдрал өөр байдагтай адилхан асрамжийн төвүүдийн нөхцөл өөр байх ёстой байх л та. Таны хувьд энэ олон жил ажиллаж байгаа учраас яг энэ одоо төвүүдэд туршлага болгоод хэлэх. Ер нь яг асрамжийн газарт одоо байгаа тэр оршин амьдарч байгаа тийм ээ суралцж байгаа, өсөж боожж байгаа энэ Монголын ирээдүйн үрсийг эрхийг хамгаалахад нэг ингэх энэ дээр анхаарах ёстой шүү гэсэн энэ туршлагаасаа бас хуваалцаач гэж бодож байна. Яг тэр байгууллагын ажиллаж байгаа хүмүүс болон тэнд байгаа хүүхдүүд за мөн тийшээ хүүхдээ өгч хүмүүс ч бас сонсоод авахд бас буруудахгүй байх ёстой энэ сэдвийг бол. За наач их сайхан асуултаа зүгээр ер нь бол би бодд юм аа. Хэрвээ бид хүүхдийн өмнө хүлээс өргөтөл бол би энэ асрам чаламжийн байгууллагад ирсэн л бол би бүхэл зүрх сэтгэлээ энэ хүүхдүүдийн төлөө зориулах ёстой. Энд хамгийн түрүүнд тэр одоо харилцаа адилгүй байгаад байгаа тэр төсөв мөнгөтэй холбоотой янз бүрийн шалтгаан байдаг баг. Тэр миний хувьд бол юу гэж боддог вэхээр бид нэг л тэр хүүхдийг одоо тий энэ байгууллагыг сонгож ирээд ажиллаж байгаа бол би эцсээ хүртэл би энэ хүүхдүүдийн төлөө зүрх сэтгэлээ зориулах ёстой. За хоёрдугаар гэх юм бол нэг л тэр байгууллага олон улсын байгууллагууд ч гэдэг хоёрын байгууллагууд ч би энэ асрамжийн газрыг ажилуулна гэж зорьсон бол нөхцөлөө сайн бүрдүүлэх хэрэгтэй. Боловсон хүчний одоо нөөцийг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн гол юм чинь хүнээр хүн хийгдэг чинь өөр аюу том асуудал байхгүй юу. Тэгэхээр хүнээр хүн хийхин тулд хүний нөөцийн чадах, хүний нөөцийн одоо нөгөө юу гэдэг хүний нөөцөө одоо нэмэгдүүлэхтэй шилхэд мэрэгжлийн сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй, мэрэгжлийн нийгмийн ажилтнтай байх хэрэгтэй, мэрэгжлийн эмчтэй байх хэрэгтэй гэл тэ. Тэнд бид нар яг одоо шиг айл болгонд эмч байдгүй л дээ. Гэхдээ тэнд чинь хүүхдүүд ингээ бүүнээр олноороо байж байна. Нэг дороо 20-аас дээш ер нь бол ихэнх хасрамжуудыг харж байхад 20-аас дээш хүүхдтэй хэлдэг л да. Жишээлбэл манайх бол одоо ингээд 160 хүүхдтэй байна да 156 хүүхдтэй. Гэтэл бид нар тэр олгоо эмнэлэг гүйж яхаас илүү яг анхан шатны үйлчлэгээ үзүүлдэг мэрэгжлийн эмчтэй байж хэвээр гэдэг ч юм уу. За сэтгэл зүйн асуудал босоод ирлээ. Хүүхдүүдэд өдөр тутам янз бүрийн асуудал тулгамдж идэг. Гэтэл тэнд нөгөө л нэг мэрэгжлийн хүн очиод үйлчлэгээ үзүүлчихдэг л ийм л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ харилцаа адилгүй байгаад байгаа чинь нэгдүгürt нөгөө хүний нөөцийн чадвах, хүний нөөцийн нөгөө мэрэгжлийн байгаа юу гэдэг юмнууд бас харагдаад байж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа энэ асрам жаламжийн төвүүдийг хэвийн үйл ажиллагааг сайн явуулахын тулд тэнд хүн ирээдүйн Монгол улсыг авч явах иргэн одоо бий болж штэ. Ирээдүйн сайн одоо ээж аав байх одоо нөхцөлийг бид нар бүрдүүлэх гэж яддаг шүү дээ тий. Сайн ээж аавыг бид нар бэлдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр би бол хамгийн түрүүнд ерөөсөө давхар нэгдүгürt орчин гоё явах хэрэгтэй. Хүүхд гэрэлт гээтэй орчинд
сайн сайхан амьдрна. Тийм учраас эрүүл аюулгүй орчныг нэгдүгээр бид нар бүрдүүлэх ёстой. Тэрний төлөө одоо хөрөнгө мөнгийг бид нар харамгүй зарцуулдаг байх ёстой. Хайж дүүж олох ёстой. Бид байхгүй гэд гараа хамгаас сууж болохгүй юм байна. Тэгэхээр бид тэртээ ер нь бол нэг үе одоо хүмүүс айгүй хүмүүс туслахдаг болчлоо тийм ээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүс бас их хөрөнгө мөнгө зарцуулдаг болчлоо. Тэгэхээр эдгээр хүмүүсийг олж тэр нөхцөлийг бид нар бүрдүүлдэг байх ёстой. Түүнээс тэр төсвийн мөнгийг хараад хин нэгэн одоо санхүүжилт гэж мөнгийг хараад бид байхгүй гэж суух эрх байхгүй бид нар. Тийм учраас бид нар хайж дүүжиж тэр орчныг нэгдүгээр бүрдүүлэх ёстой. Хоёрдугаар тэр одоо болсон хүчнийг сайн ажиллуулах тэр цалин өсийг бид нар бий болгох ёстой. Зүгээр одоо усаас өгж байгаа цалин хараад суух боломжгүй. Тийм учраас тэр хүнийг бусад одоо нийгмийн баталгааг нь хангаж өгч байгаа ёстой. Бид хүүхдээ одоо сайн хүн болохын тулд нэгдүгээр тэр хүүхдтэй ажиллаж байгаа хүнийг бид нар айгуу одоо нэгсэндээ сэтгэл санаанд дарамтгүй байх хэрэгтэй байхгүй. Тэ ар гэртээ ингээд санаа зовоод нэг 5 цаас олох гол ингээд явж итэл нөгөөх нь одоо ажилласаа болоод стресстэй л ингэдэг шүү дээ. Гэтэл стресстэй ч гэсэн тэр хүний ард нийгмийн баталгааг нь хангаж явах хөшөөрөг бий болж байгаа хэрэгтэй. Хөшөөрөг байх хэрэгтэй байхгүй тий. Тэгээд гэх мэтлэнгээр бид нарт бол одоо шийдэх олон асуудлууд байдаг. Тэгээд харилцан адилгүй байгаагийн гол шалтгаан бол одоо яг энэ төсөв мөнгөтэй ер нь ихэнх нь холбоотой байдаг. Хүний нөөцтэй холбоотой байдаг л да. Тэгэхээр цаашдаа би зүгээр бусад одоо асрамж халамжийн төвөдөө уриалж байгаа нэг уриалга бол нэгдүгürt болсон хүчнээ чадварчвал сурах, мэдлэгжүүл, хоёрдугаар тэр хүнийг доктор сургалтад ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлж өгөөч. Хайж түүгээрээ гэж хэлмээр байна. Би одоо ажилчтаа ингээд нөгөө солих аягүй дургуулдэ. Би ажилчтаа бол алдаатай, амжилттай, аль альтай харилдаг. Тэр хүн алдаа гаргасан төлөө би тэр болгон халаад ич чаддаггүй. Би уйчилдаг, уулздаг, өршөөдөг гэдэг ингээл яагаад тэгэхээр хэрвээ өнөр үл төвөөс ингээд боловсон ажилтан ингээд таачаад солигдоод байвал нөгөө хүүхдүүд чинь ээнэгшин дасж исэн хүүхдүүд ээж аав шигээ одоо дасж байгаа хүүхдүүд маань дахин хацалт үтсэн юм шиг мэдрэмжийг аваад байдаг байхгүй юу? Тий. Дахиад хаягдсан юм шиг мэдрэмжийг авдаг учраас аль болохоор би ажилчдаа доктор сургалтад ажиллуулахыг хүсдэг. Бусад асрамжийн газрууд ч гэсэн тийм байгаасаа. За мөн нэгэнд асрамж халамжийн төвийг зориод ирсэн ээж аанараа тий багш нараа ажилтаа албаагчдаа та нар яг энэ хүүхдүүдийг чин сэтгэлээс хайрлаад аль болохоор доктор сургалтаа би дор ээжийн байгууллагад 5 жил ажиллана гэсэн зорилготоор ирж байгаасаа л гэж хүсмээр байна. Тийм. За баярлалаа. Мэдээж одоо бас яг хүүхдийн эрхийг хамгаалж байгаа тэр албаа хаагч тэр хүмүүсийн нийгмийн асуудлыг сайн шийдэх ёстой гэдэг нь бол одоо санал одоо бүрэн нийлж байгаа. Яг тэгэхээр бид нар өөрсдөө очиж үзээд нөхцөл байдал үнэхээр яаж ажилтгуудыг газар дээр нь мэдж байгаа хүмүүс шүү дээ. Сонсогчд мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр би бас нэмээд нэг тайлбар хэлэхэд энэ хүмүүс маань одоо яг ээж гэдэг статустаар бүлгээр нь аваад хариуцаад тэгээд 24 цаг 7 хоногийн баг ихэнх өдөр тэндээ байж байгаа тий. Тэр ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдийн эрхийн асуудал хүртэл цаана хөндлөлтөөр байгаа байхгүй юу. Тэнийг бас ойлгож бас талд яг энэ таны хэлсний дагуу бид аль болох сайн нөхцөлийг хурдан бүрдүүлж өгөх хэрэгтэй юм байлээ. Эрүүжлэлтийн суртан сэргийлэх үндэсний ажиллагаа байгуулагдаад Монгол улсад 3 дахь жил рүү орж ийн л доо. За ингээд танаа төв дээр бол үндсэндээ 2 удаа очиж чанар ажиллагаа хийсэн тий. Зөвлөмж өгсөн. За энэ зөвлөмж бол бид нар бол мэдээж бидний хяналт шинжилгээ бол хяналт шалгалтаас тусдаа шал өөр ойлголт байдаг. Бид бол хэн нэгний алдаа дутагдлыг огт хайж тэгж явдаггүй. Хүүхдийн эрх болон ажилтан албаагчдын эрхийг одоо тий зөрчигдгөөс урьдсан сэргийлэх тэр нөхцөлийг одоо яаж бүрдүүлэх вэ? Хууль эрх зүйн орчинд нь байна уу? Төсөв дээр нь байна уу гэд ингээд тийш чиглэсэн одоо хяналт шинжилгээ хийгээд та бүхэнтэйгээ уулзаад сумж аваад үр дүнд нь одоо бид нэр зөвлөмж гаргаад танаа одоо хариуцсан таач салбар дундын одоо яамны тий байдаг. Тэгээд ингээд босрлын яамч гэх юм уу хөдөлмөрийн авалын яамны сайдад тий хөдөлмөрийн авалын сайдад ингээд зөвлөмжийг хөрвүүлж ийсэн. Тэгээ энэ ер нь энэ чиглэлээр ингэж ажиллах нь та бүхэнд одоо үр дүнгээ өгч байна уу? Цаашдаа энэ чиглэлээр яаж хамтарч ажиллавал бас зүгээр байна. Бидний зүйлс яг юу одоо хүсэж хүлээж байна вэ гэдгээс нэг болцож. За танай байгууллагатаа бас ингээд ажиллаа тодорхой хугацаанд бид нар ингээд явж байна. Тэгээд нөгөө би бол одоо бас бод юм аа. Өмнө нь бас би нэг хяналтын байгууллагад ажиллаж байсан учраас ер нь бол хяналтын байгууллага хяналт шалгалт гэдэг бол ер нь айгүй зөв юм байна. Хүн хэрвээ хяналт шалгалтыг зөв хүлээж аваад тэр одоо гаргаж байгаа алдаа тогтолцоод дасаад байвал бид өөрсдөө айгүй том эрсдлээс хамгаалаад байгаа байхгүй юу?
тий хүүхдүүдийн эрхлээс хамгаалаад байна шүү дээ. Тэгэхээр танахаас одоо 2 ч удаа бид нартаар ирж ажиллаад бид нарт одоо нэлийн зөвлөмжүүд өгсөн. Хамгийн сүүлд чи 12 чиглэлээр бид нарт ингээд зөвлөмж өгөөд бид тодорхой хэмжээнд одоо үйл ажиллагаагаа сайжруулах одоо дотоод журмандаа за өөрчлөлтүүдийг оруулж яана хүн хэдийн ухаантай цэцлэхээс ашгүй шүү дээ. Гэтэл нэг чадаад болоод дандаа гэж бодож явтал тэн дотор айгүй ингээд энгийн имийг хөтөл бид нар олж харахгүй юм алдаа гаргаа явж байгаа байхгүй. Жишээлхэд одоо ингээд тэр ажиллаж байгаа ажилтны өрөө таслах хүүтэн байвал тэр чинь би тэр хүн тийм тухгүй орчинд ажиллаад яаж бүтэмж гарах юм те. За тэр хүүхэд хит ингээд даруулахгүйгээл бүцэлэл ингээл хав халуун орчинд ингээл амьдруулаад байдаг. Гэтэл нөгөө хөгчин бас л ноцоорол нэг хичээл номдоо явахаас дургуцаал ингээл байгаа штэ. Тэгэхээр энэ мэдлэнгээс эхлээлэл ерөөсөө энэ чинь жижиг гэлтгүй юмыг бид нар их анзаарч байгаа юм байна. Тэгэхээр танахаас ирж байгаа тэр шалгалтын мөрөөр одоо манай дээр ирж ажиллаж явах явцдаа бид нарт бас их олон зүйлийг мэдрүүлсэн л дээ. Бид анзаарч хараагүй олон юмнууд байсан. Тэр ч утгаараа бид нар хөлмөрийн дотоод журамдаа бид нар өөрчлөлт орууллаа. За мөн дээд байгууллагуудаа одоо яг тэр бидний өмнө одоо зөрчил юм шиг болоод байгаа тийм ингээд бид анзаарч хараагүй мөртлөө тэнд ажиллаж байгаа ч юм хүүхдийн эрхээгээ бид нар тодорхой хэмжээнд тэргээ одоо зөрчиж исэн бол бид нар тэргээ залруулахын тулд дээд байгууллагадаа түрүүн одоо биелсэн шүү дээ дээд байгууллагадаа бид нар асуудлаа тавьж чадчихээн хүний нөөцөө хүртэл одоо нэмэгдүүлэх чадваржуулахаар асуудлаа гаргаад тавьж байна цалин өсөлттэй холбоотой асуудлууд орон байртай холбоотой асуудлууд мөн одоо хүүхдийн өмнө нөгөө барим одоо үдирдчмийн үйл ажиллагаанд баримталж байгаа нөгөө баримтчүүд шүү дээ тэрэн дээр хүртэл бид нар одоо гаргаж ирсэн зөрчлүүд байж байна тийм энэ бүгдээ бид засуулж залруулж явлаа. Дээрээс нь бидний нэг хамтан ажиллагаа өрөөнд сургалтуудыг аваад эхэллээ тийм айжчихгүйгээр хүний эрх ихэнхээр хүмүүс одоо айдаг ч юм уу мэрэгжлийн хэлтгэр айдаг штэ. Гэтэл одоо бид айгаа азтаа ч гэдэм үү бас одоо хамгийн одоо энэний үр дүн бол бид айжчихгүйгээр танараас гаргаад байгаа алдаагаа хаана байгаагаа олж харсан учраас бид нар байнгын сургалтууд аваад эхэлчлээ тийм цаашдаа ч бидний ажил бас нэлээд одоо сайн өргөн хүрээнд одоо хамтрах байх гэж бодож байна. Тэгээ одоо би ч гэсэн баярлж байна л да. Ингиж бид нар одоо та манай дээр ирж одоо бид нартай уулзсных, бид нартай ажилласных өнөөдөр та ямарсан бид энийг одоо олж харсан зүйлээ бид өнөөдөр арайд хүмүүстэй ингээд тантай одоо энэ нэвтрүүлгийн өмнө одоо ингээд нүр тулаад олон нийтэд хуваалцаад сууж байгаа нь энэ өөрөө одоо бас л бидний хамтан ажиллахны үр дүн юм болоо даа л гэж бодож байна. Нөгөө урсгал устан бохор байдгүй гэдэг шиг нээлттэй байх тусмаа олон нийт маань ойлгоно бидний ажлыг талбарлаас дэмжин тийм ээ. За мэдээж бид бол хяналт шалгалт хийхгүй хяналт шинжилгээ хийдэг гэдгийг бол өмнө тайлбарсан. Гэхдээ хяналт шинжилгээний хүрээнд бас нэг анзаарсан зүйл одоо бол бас бодогдоод байдаг нэг зүйл байдаг. Энэ болохоор нөгөө сурж боловсрох эрхийн асуудал байгаа л да хүмүүсийн. Тэгээд одоо сүүлийн техник технологи хөгжиж байна. За нөгөө сургалтын одоо зөв хөтөлбөр ч юм уу бусад зүйл өөрчлөгдөөд хүүхдүүд цахимаар сурах ийм одоо даалгаврууд их авдаг болжээ. Гэтэл одоо бас тэр одоо яг тэр захим тоног төхөөрөмж дата ч гэдэг юм уу ийм зүйлүүдийг бол одоо үнэхээр төсвийн асуудлаас болоод одоо өнөр үлдөө бусад асрамжийн төвөөгтүүд дутагдaltaй байгаад. За энийг шатраатаа шийдээчгээд холбогдох одоо тэр сайдад зөвлөмж хөргүүлсэн те. Тэрний үр дүн болгоод бас хүүхдүүдэд одоо тэр төхөөрөмж таблет гар утас те. Замун одоо G-Mobile компани бидэрс баярлах хэрэгтэй те. Хүүхэд бүрт одоо утасны дугаар дататай бүтэн жил эрэхтэй өгч ийсэн. Ойгоор танаа ойгоор би санаж байна. За энийг тэгээд одоо хооштой яг ингээд нийгмийн арилгах хүрээнд компаниуд аваа явах хэрэгтэй юм уу? Улс өөрөө нэг цогц бодлогоор шийдэж явах хэрэгтэй юм. Та энэ үү? За та харин та яг надад одоо яг орхигдуулсан зүйлийг ярьж байна. Яг өнгөрсөн жил та бүхэн бас ирээд ер нь олон хүүхдүүд одоо асрамжийн газар байгаа хүүхдүүд ихэнх нь гар утсгүй байдаг шүү дээ тий. Тэгэл тоног төхөөрөмж дутагдaltaй. Одоо нөгөө идэвхтэй гээл нэг хичээлээ хийдэг боллоо идэвхтэй гээл тий. Програм ашиглаад хүүхдүүд нөгөө заавал ингээд гар утас юм одоо интернет ашиглаж одоо компьютер тийм тоног төхөөрөмж ашиглаж хичээлээ хийж ийн л да. Тэгэхээр яг энэ асуудлыг хөндөж гаргаж ирснээр одоо өнгөрсөн хугацаанд манай дээд газраас агентлагаас манад одоо хүүхдүүдэд маань таблет өглөө. За мөн бас нийгмийн харилцаа өрөөнд бас нэг компаниуд манад ингээл гар утас өгч дээ. Good University боловсруулсан байгууллагаас өглөө та танахаас нөө G-Mobile-тай хамтраал ингээл тий хүүхдүүдэд маань дата ингээл SIM картад ингээл өгч байгаа байхгүй. Тэгээ энэ бол айгүй тийм бас шийдвэрлэх ёстой асуудлууд байсан. Энийг бас тодорхой хэмжээнд бид ингээл шийдэрлээд ингээ явж байгаа. За дараагийн асуудал бол таны хэлдгэр бид аль болгон бас хүнээс гар харж явах гэдэг тийм ээ. Тэгэхээр улс нэгэн л энэ өөрөө төрөөр оруулсан хүүхдүүд. Асрамжийн газар амьдарч байгаа хүүхдүүд бол ялангуяа манай байгууллага хүүхдүүдийг бол төрөөрөө оруулж байгаа хүүхдүүд байхгүй. Тэгэхээр
Тэр бол одоо яг энэ тулгымцсан асуудлыг шийдвэрлэхийн зүүн хэрэгэлтэй. Гэхдээ яг өнгөрсөн жилээс бас манай төсөв бол тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Гэлээ гэхдээ 160 хүүхдийн асуудал гэдэг бол бас их өргөн юм аа. Бас их нүсрэлтэй, үнэхээр нүсрэлтэй. Тийм учраас одоо ингээд сая л бид нар ингээд ярьж байгаа чинь нийт одоо 17-8 хүүхэд ингээд энэ жил одоо сургууль төгсөөл гарах гэж байна. Гэтэл нөгөө хүүхдүүдийн маань цэцэрлэгээс эхлээд бид нар чинь нөгөө хонхны баяр гээл те 1-р ангид үсгэлийн баяр, тэгэл 5-р ангийн хонхны баяр, 9-р анги коллежийн 12-р ангийн хонхны баяр гэл тэр болгонд бид нар бас хүүхдүүдэд бэлтгэлгээ зогсож чадахгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүдэд багштан цэцэг бариад очин, хүүхдүүдэд цэцэг бариад очин ч гэдэг юм уу. Тэгэл нөгөө хонхны баяр юм уу, монтажны юм уу гэл ер нь бол асуудал ер нь бол манад доосд юм да. Тэгээд гэхдээ бас би түр хэлсэнтэй сүлээд хүмүүс их сайхан сэтгэлтэй болчих бас их хүнд бас гараа сунгдаг болсон байна. Тэгээд энэ олон бас сайн сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр одоо та бүхний бас тэр олж харсан өнцгийг бид нар хүмүүст гаргаж тавьснараа бас олон асуудлуудад бид шийдвэрлээд явж байгаа. Энийг бол би бас энэ одоо зарчмыг ашиглаад хүүхдүүдийн мандалаа бүхий л зөрчилдөө зориулж идэг сайхан сэтгэлтэй хүмүүст хамт олонд ерөн зөв монголчууд нийт ард түмэндээ бас чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Монгол улсын төрдөө бод бас одоо талархлаа илэрхийлэх ёстой. За баярлалаа. Тэ энэ нь бол тус улны болсон хүн болгонд бол эргээд талархлаа илэрхийлэх нь чухал байдаг шүү дээ. Тэгээ би ч гэсэн бас энэ хүмүүст маш их баярлалаа гэж одоо хэлмээр байна. За ер нь бол нэг зүйлийг одоо төгсгөлдөнд бас би хэлмээр санагдаад байгаа. Ялангуяа энэ хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд танаа төв дээр 160 хүүхэд гэдэг ингээд нийлүүлээд үзэхээр цөөнгөө хүүхдийн тоо гарч байгаа. Энэ их олон хүүхдийн эрхийг одоо тэгш байдлаар хамгаалах нь бидний чухал үүрэг. Тэр нөхцөл болцоог бүрдүүлэхийн тулд бид ажиллах хэрэгтэй гэж хараад байгаа. Тэгэхээр энэ дээр нэг зүйл би зүгээр одоо яаж туслаад байна. Төр заримдаа ингээд дандаа ингээд баярлалаа гэж хэлэхээс илүү бас нэг шүүмжлэх юмнууд байна. Тэрийг бид нэр хэлмээр байгаа. Жишээ нь одоо хүүхд хамгааллын СОС гэдэг өдөр бид нар хяналт хийгээд очиход төрийн байгууллагаас 20 удаагийн шалгалтыг олон газраас 1 сарын хугацаанд тэр байгууллага дээр хийсэн байна. Энэ болгонд хүүхдийн нөгөө амьдарч байгаа орчинд ороод уулзаад яваад хүүхдийг тавгүй байдалд оруулаад гэх мэтчлийн маш цөрөг үр дагавар их гарч байгаа. Ер нь ийм стандарт байх ёстой юм биш үү гэд би харсан. Хүүхдүүдээр хэдэн удаадаа ямар хугацаанд очиж уулзах ёстой төрийн байгууллагаас шалгаж байгаа юм уу? Хэн шинжилгээ хийж байгаа юм уу? Энэ тийгээ тодорхой болохгүй бол тэр байгууллагт ч хүндрэлтэй хүүхдүүд ч хүндрэлтэй байгаа. Эргээд хүүхдийн нөгөө өсөж байгаа энэ яг нөхцөлд нь сэтгэл зүйд нь ямар нэг юм үлдэх чи өөрөө насан туршаа маш их хордоо үр дагавартай гарч ирдэг тийм ээ. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бас анхаарах шаардлага байна уу гэж би харсан л та. Тэгээ энийг бол яг ярилцагчтайгаа хамт санаа бодлоо хуваалцж байгаанд өөрийнхөө хувь өнцгөөс л хэлж байгаа. Бид нар бол энэ дээр ажиллая гэж бодсон. Одоо бид нэлээдгүй л одоо хүүхдийн эрхийн тухай ярьлаа. Хүүхдүүд дээр очиод харахаар хүүхдтэй ажиллах үнэхээр сайхан тий. Тэр хүүхдүүд ингэ цагаан хүсэл хамгийн гол нь тэр байгууллага дээр очиод ажиллах нэг зүйлээс тухайн байгууллагын өнгө төрх иргэд харагдсан гэж би хардیں۔ Хүүхдүүд нь нээлттэй тэр нүдэн гэрэлтээд ирээд мэдлээд асуудлаа яриад асуултанд ямар ч одоо санаа зовх зүйлгүйгээр хариулаад хэрэгцээ шаардлага тодорхойлоод ингээд сайхан халуун талын ярилцлага өрнөж байгаа тэр хүүхдийн асар харамжийн төвийн үйл ажиллагаа бол сайхан нээлттэй хүүхдүүдтэй тий ингээд бас явж байгаа. Хүүхд ирэхэд эдэлж байна л гэсэн үг. Яг тэгж харагддаг. Танд яг одоо ингээд бид нар одоо мэд хэрэг гэдэг юм подкаст хүргэж байгаа. Яг энэний хүрээнд одоо асуултынхаа төгсгөл болгоод би асуугаагүй. Гэхдээ та энэ нийт хэлмээр санагдаж байгаа ийм одоо эрхийн талаар болон өөрийнхөө одоо хэлье гэж бодож байгаа орхигдуулсан зүйлээ бол та хаалцчих. За яг түрүүн та бас хэллээ те нөгөө хэд их хэмжээ шалгалт бас те хүн дарамт болдгоо гэж. Тэгэхээр заримдаа яагаад чи нөгөө нэг асрамжийн газар ингээд ажиллаж байгаа багш ажилчид нэг тийм айцтай байдаг, төвшөртэй байдаг. Яагаад тэгэхээр тэр хүүхдийн эрх зөрчигдчихвүдээ. Тэр хүүхд маань ямар нэгэн толбогдчихвүдээ. За тэгээд нэг хүүхдийн эрхийн асуудал босоод оронгот нийгмээр ингээл шаваал нөгөө асрамжийн газрын ажилчдыг ингээл ташраар ингээл буруутгаал ингээл те. Тэд нар яг нэг гинт хэрэгтэн шиг болж байгаа юм мэдрэмжүүд их олоод авч идэг л да бид нар. Тийм учраас бас юмд наацаа цантаа хандж байгаараа их те асуудлын мөн чанарыг олж хараад асуудал тандаж тэнд ажиллаж байгаа ажлагчдыг бас хайрлаж байгаараа гэж би хэлмээр санагддаг л да. Ингээл сошиал олоо асрамжийн амир гэсэн асрамжийн багш гэдэг. Одоо тийм хуучин ашиг байх болсон шүү дээ. Бид хүүхдийн эрхийг дээдлэх гэж маш их одоо шат чадантаа бид хичээж байгаа учраас бид аль болохоор
зөрчил гаргахгүй тулд аль болохоор хүүхдээ гондоохгүй тулд аль болохоор бид тэр хүүхдийнхээ зүрхсгэлд шарх үлдээхгүй төлөө бид ажиллаж байгаа учраас нэгдүгээр энд ажиллаж байгаа ажлагчтай манаас дандаа хайрлаж байгаарай гэж хүсмээр байна. Хоёрдугаар одоо ингэдэлдээ манай нэг хүүхдээ ингээл аюугаа шагнал авчиж байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө ээж аанар ч хүүхдээрээ бахархдаг да. Гэтэл бид ингээл хүүхдээрээ бахархах гал зурм мургийг оруулангууд хүүхдийн асрамжийн ганц хүүхдийн зургийг тавьчихжээ. Наад хүүхдийн нүрийг халахлаач гэдэг юм уу. Нэг юм сонин юм нийгмээрээ тэр хүүхдийг асрамжийн газар амьдарч байгаа учраас чи сошиал чиний зур байхсгүй гэдэг ийм ялгаа явагдаад байгаа байхгүй. Тэр энийг ер нь бас цаашдаа бид нар олж харах хэрэгтэй. Яагаад хувь заяаны ирэхээр тэр хүүхэд эцэгтэй амьдраагүй ч гэсэн тэр хүүхдүүд ч азтай байна шүү дээ. Төрийн хайр халамж хин нэгний хайр халамжинд сайхан өсөж торинж шүү дээ. Тэгээд өсөж торинод амжилт гаргаснаагаа яагаад бид нар нуух хэрэгтэй. Яагаад бид тэрийг хаах хэрэгтэй. Бүр ингэж нийгмээрээ одоо ингээл нэг зурагтаар хүүхд өөрийгөө ярьж штэ би одоо ийм амьдралыг туулж байна ингэсэн ингээл гэтэл тэр хүүхд өөрөө насан турш хүүхд өөрөө хүсээд ярьж хахад хүү та нараас хүүхд ирэхийг өрчлөө наад хүүхдийнхаа нүрийг хаагаач магаач гэл ингэж байгаа байхгүй гэтэл хүүхд өөрөө хүссэн биз штэ би яри яа тийм би амьдралаа бусдад тайлбарч би бас тэ хүмүүсийн анхааралд ормоор штэ гэл яг нэг өмнө нь манай дээр нэг тийм тохиолдол байсан. Хүүхэд маань ингээд зариг тавигаа ярилцлага үед тэр хүүхэд бүр аюу олон хүмүүсийн ингээд те дээд сургуульд өнгөс сурах хэрэг нь хангадаал нь хүсчээсэн тулд өмнө төлбөрийг яваал гэж байгаа байхгүй. Гэтэл бусад хүүхдүүд тэрсэн тэрийг харж штэ. Тэгэхээр ингээл ярангут нь ингээл тэр доор нь ингээл те хүүхдийн нүрийг ил гаргацсан байна. Хүүхдийг ингэсэн байна. Буцаад нөгөө хүүхдтэй сэтгэл зүйн шарах уу гэдэг хэлж байгаа. Тэгэхээр ийм асуудлаа бас эргэж харж байгаарай томчуулаа. Асрамжийн газар амьдарч байгаа хүүхд яагаад ил байж болдгийг өөрөө өсөж байгаа тохиолдолд яагаад болохгүй гэж нөх хуучин шиг юм байхгүй болсон шүү. Тийм учраас энэ өнцгөөс нь жоохон асуудал зөв өнцгөөс сандаасаа гэж би хүсмээр байгаа. За одоо миний хамгийн сүүлд хэлэх зүйл бол эцэг эхийг бүгдээрээ хариуцлагажуулъя. Өнөөдөр архив хамааралтай болсноохоо төлөө хүүхдээ битээ хаяач. Олон нэрлэх өрчин та нарыг тэр орон дээр ингээд та нарын хайр халамжийг хүсээд тэнд та нарыг хүлээж байгаа шүү. Тийм учраас ээж аавнараа анхаарч хүүхдүүд төр ирээч. Залуу ээж аавнараа залуучуудаа амьдралдаа зөв байгаарай. Зөв сонголтыг хийгээрэй. Хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж агаарай л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Хүний эрхийн төгөөмөл тунхаглалын удирдгал хэсэг дээр нэг ийм үг удирдгал бичигдсэн байдаг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөн бие биенээ ахын дүүсийн сэтгэлээр харж, хамгаалж, хандаж, хайрлаж харьцаасаа гэж эхэлдэг байхгүй юу? Дэлхийн нийт уриалж байгаа юм чинь дайны дараа гарсан уриалга шүү дээ. Дэлхийн ертөнцийн дайны дараа гарсан. Тэгэхээр үнэхээр одоо бидний цөөхөн монголчууд ягаад ингэж бие бинийгаа хайрлахгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Бүр хайрлахгүйтэй төрсөн өрөөхтэй ягаад хайрлахгүй юм бэ? Энэ маш чухал асуудал байна. Тийм учраас таны гэр бүлийн орчныг бүрдүүлэх, эцэгчүүд хариуцлагатай байгаасаа гэдгийг бол бид бүх шатандаа уриалгахаас гадна тийм нөхцөлийг бас бүрдүүлмээр байгаа тийм ээ. Хүүхэд байхад бол одоо жишээ нь ажилгүй хүн байхгүй байлаа гэдэг ч юм уу. Жишээ нь ажилтай л байлгамаар байна. Цалин орлоготой баймаар байна. Тэрний төлөө одоо бүгдээрээ сонсож байгаа хүмүүс байдаг бол анхаарах хэрэгтэй. Бид бүгд хичээх хэрэгтэй. Ялгамжтай байдлыг бити гаргаач гэж хүсэж байгаа. Ялангуяа энэ хүүхдийг ялгах, ядсанжийн газарт байгаа хүүхдийг яагаад ялгаад байгаа юм бэ? Асуухаар яагаад ялгаад байгаа хариулт өгөх хүн байдаггүй байхгүй юу? Асрамжийн их нь ялгаад байна гэж. Тэр болохгүй асуудлыг та маш зөв хөндлөө. Дээрээс нь та нар ингээд олон сургуульд хүүхдүүдээр сургадаг тий. Тэгээ би тэрий чинь бас энэ нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлье гэж бодсон. Энэ хүүхдүүдийн би энэ асрах багш асарж байгаа багш нарт бас баярлалаа гэж хэлж байгаа. Яг таны түрүү хэлсэнчлэн ямар нэгэн амжилт гаргаад ирэхэд хүүхдүүдэд баярлуулах гэж төсөөс мөнгө байдаггүй. Багш нар цалингаас дундаасаа цуглуулж байгаад баярлуулж ийсэн. Дандаа баярлуулж явд юм байл. Энэ хэдийгээр үнэхээр тэр багш нараараа бахархаж байгаа боловч бид яагаад ингэж тэр хүмүүсийн цалинд даатгаад орхичоо. Энэ болгоныг наривчлаа авч үзье. За ингээд хүүхд төрхийн төлөө ярилцлага өгсөн гавьяат. За өнөр бүлтгийн захирал тийм ээ. Үлзий чимэг танд маш их баярлалаа. Хүүхдийнхээ төлөө гэсэн сайхан сэтгэл үүс бүхэн ч одоо дэлгэрч явах болтугай. Монголын одоо мянган хүүхдүүд аз жаргалтай өсөж тойрнож гэр бүлийн болон энэ сайхан төрийнхэн хүмүүсийн хайр халамжаар зөв хүн болж ирээдүйд улс орноос сайхан улс орн болгож хайр халамжаар дүүрсэн улс орн болгож бүрдүүлж цогцлоосаа гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд нийт монголчуудаа бас сайхан хүсье. Тэгээд хүн болгон хүүхдүүдийнхээ төлөө нэг цаг секунд одоо чигч хамаагүй ингээд хүүхдүүдэд зориулж яа гэж хүсмээр байна. Тэгээд бүгдээрэнд нь аз жаргал, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье ирээ ёо нийт монголчуудаа. За баярлалаа.